За сайн байцгаана уу бүгдэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Reaction talk show-ны маань 5 дугаар эхлэх бэлэн болсон байна. За өнөөдрийн зочин хөтлөгчөөр киноны ордон тоглогчдын үүсгэн байгуулагч Нармадар ах маань ирсэн байна. За зүүн гар талд сууж байгаа хөтлөгч маань бол Монголын хамгийн анхны UFC-д гэрээ байгуулж тулаан хийж исэн Батгэрэл ах маань ирсэн байна. За та хоёртай энэ өдрийн мэндийг хүргэе. Өрсөн байлаа. За тэгээд манай шоуны маань дэмжиж ажиллаж байгаа байгууллага маань Герман технологи, Фош чанар, Edelmeister, за мөн Magni B комплекс маань хамтран ажиллаж байгаа. За тэгээд хэдүүлээ өнөөдөр нэлээд удаан суух учраас Magni-га нөхөж аваад за тэгээд шоу болчихлоо. За Magni юу вэ? Magni магнезиум 400 B комплекс. За энэ витамины комплекстэй гэсэн үг тийм. B комплекстэй. За тэгээд өдөрт авах магнигийн 400 г. За тэгээд нэвтрүүлгийг үздэг. Боксо задлаад үз. Оо гоё юм байна. Гоё зөөлхөн байна. Хамгийн гол нь зөөлхөн. Миний хувьд яг зөөлхөн пиээг гоё санагддаг. Edelmeister глютенгүй шарарик. Амны цангаа гарлаа. Ачаад аваад амархан ядарч байна уу? Алдагдсан эрч хүчээ магнезиум 400-аас нөхөж аваарай. Ядархаа сэргийлж эрч хүч нөхөн. За манай хоёр ер нь өмнөх дугааруудыг үзсэн. Үзээд эхэлсэн байна. Сэтгэлээ үү? Сэтгэлөө маш сайхан байна. Монголчууд орж байгаа тэгээд Азад гэдэг нэр бол. За их сонирхолтой байлаа ер нь. Ачаад үзэж байгаа эхлээд юунууд нь харсан шүү дээ. Нэг богино гонцлог үү. Тэгээд шууд үзэсгэлээр л монголчууд орж байгаа учраас тэгээд манай энэ хөргөл маань бас орж байгаа учраас таны хувьд бол бараг л өөрөө тулдж байгаа юм шиг. Дэлгэсийн ядаг үл хийж байгаа. Тэгээд өнөөдөр бас ингээд хамт үзэхэр болсон даа бол их баяртай байна. За дөрөв дэх дугаар маань одоо яг нэг дөрвөн баг үлдсэн. Тэр нь хоорондоо нэг хасагдах шат гэдэггээрээ илүү сонирхолтой. Тэр дөрөс чинээс хоёр багийн л үлдэнэ шүү дээ. 3 нь үлдээд нэг нь хасагдав. Бүр тийм. 8 багаас нөгөө ихний 4 нь шалгараад үлдсэн. Дараагийн 4 нь болохоор арай өөр шалгаруулалтаар хоорондоо өрсөлдөв. Яа одоо энэ нэг шоуны чи одоо Аз том төвийн төлөөлөл бас маш том супер од маань бас хасагдах шатнаас зурж Мэни Паккао маань. Яг Мэни Паккао маань ингээл мөргөлдөөд дууссан. За тийм. Тэгэхээр яг шоу маань одоо яг эд халуун дээр явж учраас ураалаа шууд шоу эхлүүлээ те. За одоо нөгөө нэг эхний юун дээр маа нөгөө нэг холимгийн тулаанч Филиппиний тамирч маань ялцсан байж байгаа те. Тийм Марк гэсэн. Тийм. Энэ Таиландын Мотай боксч юм байна те. Тийм. Мотай боксч нь за тэгээд өмнө гар бөмбөгийн тамирчин байсан билээ энэ залуу. Тэгээд комеди гэдэг юу айгүй контент хүмүүс яг нэг жоохон эмгтээлэг төрхийн давуу гаргаж яриад байгаа. За тийчээ нэг арай өнгөтэйс нүгний юм шүү дээ. Таиландын Супербон гэдэг тамирчин бол айгүй алдартай Мутагийн дэлхийн аврах. Харин тийм байлээ. Мутач бол Таиландын үндэсний спортынх нь Үндэснийхэн тулааны спорт гэсэн үг тийм. За одоо энэ нөгөө нэг нэгэн сэр нэг тултгаас илүү 2-2 4-өөр болчоор бас бүр илүү. Тийм нарийн тооцоотой. Одоо хоёр том нэхлээ бүгдөө бэлдээ алдсан шүү дээ. Нэг нь аваад өгнө. Мань Паккао маань нөгөө комедийн нөхөртэй. Бөмбөг дараад ирсэн. Маа нөгөөд маань бас гар бөмбөг сүртэй болохоор бас бөмбөгөөс энэ бөмбөгийн дэвтэр 3 кг юм байл шүү дээ. Тэр бас тодорхой. Бас л амиа тавьж байгаас энэ чиж одоо хасагдахгүй юм л. За энэ нөгөө нэг strong man гэж байна те. Power lifting тамирч. Энэ нь Филиппин те. Тий. Энэ хувцаар нь ядчих юм шиг нэг нь өцгөн өнгөрөөд нэг нь хараа. За бөмбөг гаргачлаа. Одоо аваад гүлчмэр энэ гэдэг. За ер нь ингээд багуудыг харж байхад бол бас нэг айгүй гоё дэмжиж байгаа. Монголчууд санагдаж байна те. За ер нь яг бөмбөгтэй хоёрын тулаа нөгөө хоёр нь бол нэг нэгээл хоорондоо үзээд тийм. Уг нь хоёр мастагийн тэгээ хоёр жижигэн үзээ. Аваачлаа. Тогтооч. Бүр хоцноос нь зорч шүү дээ. Яа Таиланд өгсөн бөмбөг аа. Одоо бол Таиланд бол бөмбөгийг тийм ээ. маш сайн эзэмсэх ирэл байгаа даа тий. Манай Пайка ах маань
За хош идэж. Хагал хэмжээндээ. Тийм. Нөгөө нэг Таиланд гүүчлээ дээ. Яана. Нөгөө Хайцсан. одоо энэ рүү чи ингээд одоо сагс шиг хийчих юм бол тэгээ шууд ялах юм дээ шүү дээ. Өмнөхдөр нь бол тэнцээд ийшээ хийж чадаагүй Тийм. байна. За нэгэн төхүүлэл ажиллаа. Яа. Гүүр. Орд тэгээд гацсангууд нь Нэг хоошоо ухарчлаа. Алхамд нь физиклээр хоошоо ухарчлаа. За Яа. хавлаа. Өө за шууд. Эйш. Ой. Гэтэ хин Таиланд нь ячиж байгаа юм. Тайланд тийм Таиланд. Тайланд гаргацсан тийм. Минут дуусна. Дуусаагүй. Дуусаагүй байна. Минут гараа үзчихэхэд л хийлээ шүү дээ. Энэ хэд байна гэтээ сая нэгээс төг тактик нь бас зөв байна тийм нэгээс нэг өдөр өөр өөр 2-2 учраас нэг пасс хийгээд шүү дээ. Нэг нь гаргаж өнгөд нөгөөх нь суларж гүн чинүү те. Рагби шиг. Тиймэрхүү тактик явуулчихлаа. Манай энэ Филиппинийн Strongman залуу бас жоохон тийм. Хан тийм ээ. Сорил дээр 3 минут ажиллаад суудсан шүү дээ. Хан тийм нөгөө хөлөг онгоцсон дээр те. Тэгэхээр нөгөө нэг яг энэ ажиллах хоорондоо тулах юм дээр. За манай энэ Яа. Манай засал юм чи. За манайхаар осож юм аа да. Яа. Нөхөр осож юм аа зүгээр. үнэхээр мундаг. Гэтэ бас юу юм бэлээ те. Гар бомбийнхаа лаг гар юм бэлээ. Гар бөмбөгчин. Тэгээ тэр юм зөөдөг дээр маань нөгөө эрдэстрийн нөсөөд гэж таасан. Нөгөө нэг энэ зам байхгүй болсон. Явж ирсэн шээ. Тэгснээс тулааны урлагаараа бас хичээлж ирсэн юм. Тэгээд комеди ер нь бас олон талтай. Аяастай. Энэ Таиланд ч тэгээд ийм багасаа нөгөө нэг боломжтой үзэлцэл өсчихтэй. Манайх нөгөө хүүхдүүд байлаа Шигтэй адилхан. За ялагчсаг зарлж чинь те. За яа. цаг дуусаагүй. Тэгээд Пеко ах маань ингээд мултарчлаа шүү дээ. Волейболын тамирчин байсан. Одоо бол дахин шанс байхгүй үстэй. Одоо нөгөө дараагийн 2 хүнээс ашиглах. Дараагийн хоёр бол дахиж нэг ялагч гарч ирээд хоёр ялагч нь хоорондоо үзээд тэгээд нэг нь чи 3 нь болтно гэсэн үг байхгүй. Энэ даалгавар дээр ийм л 6 боо штэ. Эхлээд нэг нь тулаад дараа нь 2 нь тулаад. Тэгэхээр Филиппин арайхан мултарчаагүй Арай гэсэн тийм. болоо. За. Одоо нөгөө нэг эсрэг нэг тулаан дээрээ ялж иж дараагийн 2 хүн тулдах хэрэг аа гэсэн. Тийм байна. Тэгэхээр яг даваагийн хувьд бол энэ гоё даваа явж байгаа. Тийм байна. Тэгэхээр одоо Филиппинээс бүр зайлшгүй ялах шаардлагатай. Хамгийн одоо бестингээ гаргаж нэг эсрэг нэгдээ 50 гэсэн шүү дээ. Тэгжиж хоёр дахь шанс буюу дахиад хоёр парттай хүн гарч ирсэн. Өмнө нэг эсрэг нэг дээр нь Филиппин байсан тийм. Тийм. Филиппинээс юм уу? Филиппин, сая Таиланд. Тийм үү? Тэгмээ ч одоо 2-1 юм шүү. Тийм л оноо нэрсээ түгэл чинь нэг өвчин. нэг тийм ээ. Би чи яагаад энийг сүүлийнх юм бодсон юм бэ? За энэ Таиландын тамирчин маань болохоор Филиппинээс болохоор рагбигийн тамирчин гарч ирж байгаа. Тэгэхээр бас нэлээд хүчтэй өрсөлдөгч. За Таиландаас болохоор чөлөө бүхийн 97 кг барилддаг чөлөөтийн тамирчин. Яа. нэг дээр гарсантай Ойролцоо. Энэ тэгэхээр бол Энэ нь одоо чөлөөтийн тавьчих. Энэ рагби. энэ чөлөөт. Энэ Арай нэг махалгаа. энэ рагбигийн тавьчих тийм. Тэгэхээр нөгөө нэг их сорил дээр яг ийм тулаан болсон. Тийм. нэг нь холимог талаанч Тийм. нэг нь Рагбигийн тийм. Яг л тэр юм тактикаар л одоо тэрхэл гэж үзэн шүү дээ. Тэгэхээр бол эхний ээлжинд бол тэнцвүүлэх бах, дараагийн ээлжинд бол чөлөөтийн тамирчин бол барилдал зураас. Тэр барилдал нөгөө яг үнтэйгээ барилдал явчихсан. Эхний байна. хоорондын тулаанаар тийм. За энэ амар хасдаг шүү дээ. Эдгээр гэхдээ бас нөгөө юу яаж ах шүү. Учиргүй нөгөө чок мог хүчин хийх байх шүү. Тэмхүү Хорж хорхоо байгаа хэ тэгэхгүй чи бод удаад удаад усан дараа. Би одоо усан дарчдаггүй батал яваад. Тэр хүн чинь аргууд тэгэхгүй юм лээ л дээ. Тэгээд энэ чинь бас нэг хэдий тэмцээн ч гэсэн. Боох хүчиг ороод ирэх юм бол тэгээд. За яг л нөгөө өмнөх төв. За нөгөө чинь дараа давсан. Өөд нь ихлэ бөмбөндөө өрчлээ. За нөгөө рагбигийн тавьчихсан. За сармаа ороо. Эхнэр дээр үл бий байхгүйсэн мэт. Заавал нөгөө улаан зонд гарахгүй. Тийм. Тэнцэл Эхний 3 минутанда хэрвээ 3 минут. 3 минут. Тэгээ хоёр дээр нь тэр улаан шугам болж ирээд улаан шугамныхаа дотор бөмбөгөө дийсэн юм шүү дээ. Тэнцчих юм бол. Эхнийх дээр бас яг нүцгэн гарч ирээ бас боломжтой биш үү? Юм өн халтрын шүү дээ. Бас тийм. Ингээд орчгоор бас болохоор. яа. За шууд сармаад жутаад чөлөөтэй юмудаа хийгээл хэлж шүү дээ. Холбож явж байгаа л.
Тэгнэ тэгвээс тийм ч. Сая булгуулаад авч ийн толгойг. Өн нэг дээр л заавал гэхгүй зүгээр цагаад бол хүнээ бариад дараа гівчүүл. Хоёр дээр нь жинхэнэ энийг ийгээд нэг рүү Бас тийм дээ тактик. одоо тактик явах. Юу ингэж өөрөө ядарч байгаа одоо нөгөөдөн бөмбөг аваагүй ч тэгээд дуусах шүү. Тийм хэлаач үү те. Гэтэ энэ рагби дамжиж том дамжиж юм те. Тийм. Яг тийм чөлөөтэй 97-гийн өнгө. Хажууд нь бол тутгаар. За энд бол нэг бугуун дээр жижигхэн чок явж ил яанаас. Нармадар ах үед энэ хоёр аль нь ялтаж байна. Та мэдэхгүй байна. Яг Одоогийн одоогийн байдлаар бол байдлаар бөмбөгийн суглаа. энэ чөлөөтийн тамирчин нь бол зан юу тий амгаа харагдаад байгаа байхгүй жим мас тэгээ энэ чинь одоо хэвтээ яг график барилдааныхаа төрөлд бол илүү байх хэрэгтэй. За 10 секунд. За сүүлийн 10 секунд. За нөхөр штэ гинда Одоо бөмбөгийн суугатаад авчих. Яа нөгөө дээр нүр байж чадчих аа. Тий. Энд тэгээ сет мэд нэг гоё явахгүй нэг гладиаторуудын тулаа шиг. Тэгээд дээрээс нь ингээд тэгээд орон орондоо хоёр дээр тий. За эхний Тэгвэл ингээд нөө тэмцчлээ тэр адилхан тэнцсэн соёлоо. Одоо нэг улаан шигэн татчихад ингэж хоёр талаа гаргаж шиг юм байна тий. Дахин тулаа. За одоо нөгөө рематч нэг юм тий. Одоо жинхэнэ шидэж мэдээд тэ хэдэг нь асуулах хэрэгтэй чөлөөтийн нөмрөд тамирчин болвол. за рагби бол 1 минут. За 1 минут. 1 минутанд бол бүр гайгүй шүү дээ. За ихсэн. Рагби шүү. Зараг биш төрүүлэл хөдгээр дүрмээ Одоо өгүүлээ. аваад шууд. Яа. Тэр өвдөн мөрөчих гээд штэ. Хамаагүй мөргөлдөө л чинь тий. Энэ бол угаасаа амар катаг дамж байгаа. Яа энд л ийм хуурахаар штэ. Мөргөлшөл яа хоёр талаас бүг гэл. Ийм штэ мөргөлдөө тэгээд дуу штэ. Тимч болоод ийм сэлгээний тамирчтай явж байгаа юм байл л дээ чинь. Сэлгээний хоёр тамирч. Тийм ээ нэг орноос заавал хоёр тамирч. Одоо л яг чөлөөтийн нэмэрч одоо жигийн чөлөөтэй юм. Яа савлаа өргөж тий. Гэтэ бөмбөгөөрөө шүү дээ. Одоо бас үнэ өргөжөл нөгөө бөмбөгөөрөө цаашаа шидэж чадчихвал тий. Тий нөгөө өнжилтаа үлдээч хэлсэн штэ. Тий. Гэтэ Тэр унгаагаар бөмбөгтэйгэл юм шихгүй. шидэхгүй байх шалтгаан. Хэрвээ тийм байсан бол бөмбөг шидэх. Түрүүнд бол нөгөө бөмбөг шидэнгүүтээ Дамжуулсан тий. дамжуулсан аваад байсан шүү дээ. Тэнгүүт яг бөмбөгөөрөө бас яаж тэр улаан шугамныхаа бөмбөг нь гарсан байхад ялны хэмэл бассан. Бөмбөгтэй өргөөл өөрийнхөө баг дээр явж тавьчихмаар байхгүй юм. Гэтэ энэ ноот учраас хэцүү. Тэр бөмбөр хэмд энэ бөмбөг шидэл хүнээ зураад хүнтэйг ингээ байчул бас. За нэг рагбиг л явж юм бол тийм үзээлээ. Секунд. Яг нэг дэх раундн дээр тулсан. Яасан эвгүй. За 10 секунд 10 секунд. За чөлөө. Одоо шиддэг биш Агуулаа шидэх гээд байна наа чи яг. бөмбөг шидчихэр. Чүү. За илүү 3 секунд. Яа. 3 Нөгөө талтай За юу н Тайланд ярьчлаа. Тайланд алд орчлаа. Биш шүү дээ. Филиппиний тал шүү дээ. Пакогийн тал шүү дээ. Энэ юм нэг хувцас тайлцаад хин ялгахдахаар адилхан оногроо гэдэг шиг. маа чөлөөтэй энэ дамжсан бол үнээр хичээлээ. Тэгээд барсангүй л гэдэг. чөлөөт нь юу Тайланд байх. Тийм байсан юм байна. За За 2-1. 3-аар. Одоо 2-9. Одоо 2-9-2. Сүүлийн үлдсэн 2 тамирч. Одоо энэ дээр Филиппин авчих юм бол шууд ялна гэсэн үг. Тэгээ 3-1. Тийм үстэй. Ахиж нэгээр тулдах шаардлага байхгүй гэсэн үг. Тайланд ялах юм бол захаад 1-1 гарч ирнэ гэсэн үг. Өмнө дээр оргилд булаацалж явахдаас алаалцсан шүү дээ. Тийм. 4 5. Япон билүү солонгос билүү айгүй олон зүйл гэдэг чинь. Тийм, Япон солонгос. Боксоо задлаад үз. За үргэлжлүүлээд үзье те. Тэгээ. За. За одоо энэ маань бол бас их чухал. Энэ За 2 дуу. За, Одоо чи 3 раунд уу? тийм 3 раунд. 2-2 эмхтэй тамирч. 2-2 эмгчээ гарч тий. Төрөөнийхөө тактикаар бас явж магадгүй байх шүү тий. Нэг нь тэрчээснээ бөмбөг шидчихсэн шүү дээ. Ялгдуулаад гэртээ харна гэдэг л тийм юутай байгаа дээ шүү дээ. За манай Таиландын 2 за энэ Филиппинийг харуулж байна. За Таиландын 2 тамирчин байна. Нэг нь мутаийн дасгалжуулагч, фитнесийн дасгалжуулагч, модель тамирчин. Нөгөөх нь болохоор кроссфитийн тамирчин. За одоо Таиландынхаа кроссфитийн хамгийн хилдэг тамирчтай нэг. За яа, за манай нөгөө нэг залуу маань үнэхээр сэтгэл өндөр тий. Түрүүн тэр манай нөгөө чөлөөтийн тамирч эхэлж гарч ирээд хийж иддэг буруудцсан. За ихсэн. За За юучлээ. эхэлж очиод Филиппин ч шууд өмнө нөгөө нэг эхлээ бас 2-оор гарч байгаа өмнө эхлээ бөмбөг авцсан, эхэлж авсан нь бас даваад гараад. Тань яг тэрийг л бариад байна тий. Тэврээл ингээд юу яаж хагаад
Тэнцэлж байгаа гарах чад. Энэ саяны буудж буудж илээ. кросс болохоор үгүй. Энэ маань болохоор Филиппиний 400 метрийн. Гүйлтийн дэв шиг. Тийм Арай ондоо нэ. Шингээд өсөж сая. Илт хөөрэ тэ. Нэг нь бүр орохгүй гоос тий. Харж байгаа тактик юу яваад. Пас явах гэдэг нэ. Дамжуулт явах гэдэг нэ. Тэгээд нөгөө Филиппиний хамтарч тамирч. Одоо бөмбөг гаргаж чадсан бол үгүй тэгээд. За тэгэл одоо улсынхаа төлөө өснөөс нь чамаагүй зулгаана. Нөгөө төрөнээр өстөө тосроо дараад гэдэг. Нөгөө шүүгчийн гарааг авахд санамсаргүй нэг тийм хүмүүс бас болно шүү дээ энэ чинь. Цаагаар нь Хэдийн энэ чинь нөгөө улсын юу тэмцээн энэ чинь бас нөгөө нэг юм жентл байх ёстой ч гэсэн бас нэг тэмцээн шүү дээ. Өсөлтөө шүү дээ энэ чинь. ялтын төлөө явж байгаа учраас хэн зур бол бас. Одоо энэ бол бараг л чихэн усанд орцсон. Гурван нь ус орж байгаа харагдаж байна тий. Тэр дайны юм юу тоохоргүй үсгэж хэлээ нөө. За тэгээд нөгөө саяны сүүл нөгөө хөнгө атлетикийн дэлхийн аварга. Энэ зарим нөгөө биеэс нь чангаах гарнаас нь гарын тавилахгүй бөмбөнд дээр. 400 метрийн гүрхч нар ч юу амар хатаад гэдэг юм дээ шүү дээ. Тийм л дээ тий. Мондог. Хэрэгтэй хүнээс тутгааргүй. Энэ дээр ингээд яг том биетэй насалдаг юм. Илүү жижигхэн гар ч юм детальны юм хоёр гараараа ингээд хөстөхгүй. Тэгэхгүй энэ бол яг биетэй нөгөө нэг бие наачаал. Яг ийм бөмбөг булаацж байгаа үед нөгөө нэг холимог тулаанчд их бөмбөгийг хэцүү аваад байрлалыг зүв авч дайрж булаагаад байгаа юм. Тийм. Тэр чи яг нөгөө барилдаг юм угээрэл тэрнгээр л ингэж байгаа. жижиг мөчийг том мөчөөр дээрлэх гэдэг нэг юунууд нь цаа та. Гарын барыг хазчихна. Барыг хазчихгүй яа. Юу хазна? Огч. Камер хараагүй бол хазчихлаа. Нэг юм 50 мөрөн дээр нь тохиолдох байна. Оо тийм хүү жижиг юмнууд бол явна шүү дээ. Энд бол харагдахгүйгээр тийм явжлаа. Бүгд л шүдээ зодсон л. Энэ эмигээ авахгүй. Бөмбөг тавилахтаа кистийн нэг нугаж моглаа. Тэмхүү арга зал байх нь байна шүү. Одоо усанд бол харагдахгүй шээ. Нурууг ингээд тэр цаана дотор юу болчих чи. Фүү энэ маань уу. Усанд орцсоо яг аманд ингээд хэд бол тавихгүй шүү дээ. А энэ нэг 400 метрийн. Манай хэд бас дээрээс наацсан гоё нөө гэдэг. 10 секунд. Тэр хамгийн дээлт байгаа юм үнэ айл багийнх байна. Хамгийн доотлох уу? Үн хамгийн доотлох бол тэр дээгүүр хүнээ татаад авахгүй бөмбөгтэйг нь эсвэл бөмбөгөө гаргахаа одоо. Тэ. За ер нь идэл зөөр тэнцчүүл яах. ингээд тэнцчил гэдэг рүүгээл орчлоо. Одоо нөгөө 2-2-оор бол тэнцээг байгаа тий тэнцээг байгаа. Тэгээд нөгөө улаан шугамж явна шүү дээ. Одоо энэ бас 2-ыг За тэнцчүү. Тэнцчлээ. За дахин тулаан эхлэх гэж байна. За адилхан 1 минутаар. За нэг гүгчтэй та. Гэтэ эдний тактик бол эхлээд зөв байж шүү дээ. Нэг нь авахгүй магадгүй өөрөө гаргацсан бол гадна л нь хүлээж пас авах гэсэн л тий. Тий. Дахиад буудан яалч үл тэгэл эхлээд. Оо сомшиг орж ихээр өөр тий. Яа ямар их орны төлөө гээл дайгаад орж ирсэн. Нүдэ ингээд мөргөл орчихсон. Имэгтэй үе шүү дээ. Яа энэ дэний контакт болоос амар хүчтэй шүү. Тэг. Өөрөөс үзэж байна. За нэг тактик нь яах нь? А энэ нөгөө төрөний баг нөгөө холимын дамжны хийлж гисэн хөлнөөс нь баг татдаг гэх шиг болсон. Тэрийг тэр. А энэ чинь өөрөөхөө юу руу орох гэдэг чинь зон руу орох гэдэг шүү дээ. Биер нь нэг дээр нь бөмбөгтэй юу гэдэг тэлж чинь гэж нэ. Ингээд кроссфитийн дамжч юм бол ДНТ бол бас хүчний бол зөрүүл байгаад байна. Тийм шүү дээ. Шууд нэг тэр маш зүг байна тактикийн хувьд бол. Нэг үлээс нь тактикал. Тэгээ бөмбөгийг гаргуулахгүй байхад биштэй яаж ч нөгөө орцлоо да. Тайланд тал руугаа одоо нөгөөдөө нь төсгөл гээд. Нөгөө тийш гэдэг. Юуг андуурчул яа нөө. Тэг амлж явах та. Талаа дөрөд очиж бороо талаа тачаас та аларлаа шиг. Тайландын зоон руу орслоо гэж мэдээд байл та нөгөө Филиппинд л. Үлхэл. Яа, сүүл 10 секунд. За Филиппиний юм дээр шүү. Бараг амсгаа төгчөөд ус руугаа орлоо. Өн эн чинь нэг бодлын төв юм байна да. Ингэж нэг юм төнгөд нь бүр татж байгаа юм бүр нэмэр болчих шүү дээ. Тэгээ сайн явчих байгаа шүү дээ, тий. Одоо тэгэл дараа шүү дээ нам. Хөдөлгөөнгөө зоонд ороо. Заал тэр чигээрээ 10 секундыг тоолж байна тий. Дар. 10 секунд явчихгүй. Явж байгаа бол 10 секунд явахгүй. Ялагдж байгаа бол амар дуусах гэдэг. Хоёр тийш салчгүй нөгөөд маань.
нөө 10 секунд. За бөмбөгөөс Одоо Филиппиний талаар. Филиппиний талд Тайланд Буцаа чирээд. ширсэн. 5 секунд дөр явж шүү. За одоо энэ дээр л өстэй. Яа, сац. Ямар Эцсийн хүчтэй мөчид. бэ? Тэр чинь Филиппин. Яа, Тайландд аргагүй вяртай байл та нөө кроссфитийн Кроссфит бас нэг чирэлтэн нэрээ сайн байна. Тэр Яа тэгээд салмааргүй байж байна. болчихоо. явуулахгүй гэж гарнаас нь татал. Яа, барыг тэнцсэн үү? Нэг Яа нөгөө талаар орцсон. Тайланд 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 руу ерөөл орхон орчлоо тий. Тайланд Тайланд байна. За одоо шүүгчтэй юм гээл харах болтлоо. Удаа шалахгүй. Филиппин хэлсэн юм. Тэг Филиппин талдаа бол байсан шүү дээ. Тэгэхэд яг Сая чирээд орчих шиг болсон шүү. Тайланд руу танилцсан. Түгүй пайко тайлсан байна. За түгүй ингээс ялцсан. Пайко юм байна. За ингээ 3-1 харьцаатайгаар Филиппин улс маань энэ хасагдах шатнаас үлдэж чадлаа тий Филиппин. Тайланд маань ингээд хасагдлаа. Тайланд бол ингээ бай. Баяртай болж байгаа гэсэн. Тийм бай. Тэг шууд уу? Тий. Гэхдээ шууд үгүй юу гэдгийг бас одоо дараа нь юу яах вэ? Ер нь бол дөрвөн багаас ялагдсан хоёр бас үзэж Тий, хоорондоо ч 3 болтраад 1 үлдэнэ гэсэн. Одоо Винер гэдэг одоо сая Пакомын тал үлдчихлээ шүү дээ. Түрүүнд ялчгүй тэр хэнэ Марк яг нөгөө өөрөө нөгөө өмнө яг нэг эсрэг гартыг барилцсан учраас нөгөө нэмэлт цаг дээр ялсан шүү дээ. Яг тэрнгүүрээ ялагч хөлнөөсөн гарч жагаар ирсэн зүг. Филиппин. Мэри Пако. Миний бакаа сүдтэй ажиллаж байна. Баярлалаа шууд. Нэг мэрэгжлийн онцлог байна л дээ. Боксо задлаад үз. За нэг улсынхан төлөө маш их хичээсэн даанч бид ялагдууллаа. Тэнцэнийг өргөж. За ингээд Тайланд мултарч байгаа юм тийм. Бараг л мултарч шиг байна. Бараг л Тайланд өмнөх юм дээр ч гэсэн ер нь нэг жоохон багийн юу жоохон муу тактик нь жоохон муу ах шүү. Тэр зөө супербон жишээ нэг тэр ажиллагаа аягүй сайтай. Хурдан зөрөөд ингээд нэг 22 илүү бариагүйгээд ах тийм хүн байтал зүгээр тэр олсон дээр ингээд нэг айцгдээ 50 хилийн юм дээр ингээд явуулж байгаа жишээ нь. Тэгэхээр бол би бол бодохдоо багийн ажиллагаатай тэр юу н тактик нь жоохон буруу байгаа юм л. Тэрээс бол өмнөх чигээр дотоод байгаа нэг биш те. За одоо хасагдах шат өвлийн тулаан дээр Япон, Яа. Индонез хоёр. За яа энэ бас. Юу ах вэ? Манай Japan самурай нар. Японы бүрэлдэхүүн ч бас их Тий. хүчтэй бүрэлдэхүүн байна. Тий, амар сайн. Ер нь Японч тэгээд бас Аз төв дундаа бас супер одоо дамаан тулааны спортын бол одоо их үлгэн шүү дээ. Жишээ нь бүх тулааны спорт карате гэл маш олон тулааны спортууд үүссэн. За энэ Жудо гэл тий. Батгэрийнхаас шууд энэ Японы тулаанчийн талаар юм багийн ахлагч одоо Тэгээ Окоми. За энэ бол бас айгүй алдартай тэмэрч байна. Юу гэвэл маш олон тулаан хийж байсан. Япон тулаанчтай бас анхдагчтай юм бол нэг. Миний нэс адилхан юм шүү дээ. Монголоос анхны UFC тэмэрчин гэсэн үг Японы. Тэнгүүд энэ Окоми бол 83 бүлэг 93-д тулалддаг. Жин. бас том жин юм. Одоогоор бол яг тулалдгаа болцсон. Тийм мэдчихэв. Өндөр нь метр 91 юм байна. Тэгэхээр угаасаа аюул өндөр том. Тэгээд яг холимог тулаандаа 54 тулаан яснаас 39-т нь ялт байвсан. 50 тулаан. Уус амлалтай юм тий. Тулаанчны хувьд бол тий. Зөвхөн мэрэгжлийн тулаан л тааж байгаа. Мэргэжлийн тулаан яг холимог тулаан л. За Япон нөгөөх маань энэ хаана хөлөө? Манай тулааны тамирчдаас айгүй ясархаа байгаа. Тий, тий. Одоо жишээ нь бол Мэни Бакайг орж ирэхэд бүгд үнэлээд очиод уулзж байгаас. Тий. Тэгээд эдгээр чи өөрөөсөө л бас яг уулзалтаа бол айгүй үнэлээд жишээ нь бол энэ Солонгос бас нэг тулаанч байгаа. Тэр болохоор яг Солонгосын анхны юу юм Бас Солонгосын нэг физикл төрөөс ингэж байгаа нөхөө тий. Өмнөх нөгөөх нь арай нэг өндөр байна. нэг өндөр бас 77 толж ирсэн тийм. За Японы ихний тамирчин маань Жудобухийн тамирчин 2024 оны Ферриси Олимпиас хүрэл авч ирсэн. хүрэл авч ирсэн. Олимпийн хүрэлтэй. Жодогийн. Тийм Жудогийн. Тэгээд дэлхийн аваргын Энэ чинь манай жудооч юм ах бүсгүй ингэ нэг ингэр байгаад ингэж нөхрөн штэ. За юунаас Индонезиас Энэ нэг загвар үсцэл байсан юм аа. Энэ чинь усан сэлэгч лөө. Тий. Нэг фэшн модель байсан. Тийм За энэ маань одоо яах нь? Яг л саяныхтайгаа адилхан юм тий. Одоо ер нь бол бүх төрүүлж бөмбөг аваад одоо эхнийхээ юугаа дараалж юм бол
Энэ жижиг уусан дотор сэлээд авах байхгүй. Гэтэ усан сэлэгч учраас бас устай мэдрэмж нь бас өөр гэж байна. Усан даваад байна. Тэврээд бас амьсгаа төгжээд Бөмбөг аваад тойроо сэлжээ яг. Showbox аппликейшнээ татаад дэлхийн хаанаас ч шилдэг шинэ кино контентуудыг үзэх боломжтой. Мөн MyBox цэсэнд өөрийн дуртай кино, дараа үзэх кино, татсан киногоо англин хийгээрэй. Та төлбөрөө хийхэд төвгүй, илүү хурдан, илүү хялбар байх болно. Нэг төлөөд бүтэн сарын турш кино ертөнцөөр аялах боломжийг зөвхөн Showbox танд олгож байна. Боксоо задлаад үз. International Mystery гэдэг хэрэг одоо. Аа бүр тийм үү. Аа тэгвэл би зүгээрс нэг дагуун хэлээгүй юм байна те. Оо тийм ээ. За үсэ. За шомж байгаа үсрэл орох байлгүй. Япон Жодогийн нэр чинь Кэмонг болохоор яах юм бол таа гэдэг. Шууд үлдээ үзэх чинь. Тийм бай. Тэгж юм лээ сая шууд. тийм нэг контакт хийхийг хүсэхгүй Япон бол Хүлээж байгаа юм гот нараас нь ороод. давуу байрлаа авахгүй нэ. Зөвлөгөөнө тэрээд Шууд өөрийнхөө зүгээр хүнтэй бөмбөг өгч өнөөгөө энэ уснаас гарчмаар санагдаад байгаа миний бодлоор. нөгөөх нь усан сайн юм гаргаад Нөгөө даваад л ажиллах гэдэг. За яг гоо зүгээр спортын хувьд дүгнэж үзэхэд сэлэгч маань бол ямар ч нөгөө контакт барилдаангүй учраас бас жоохон тутам гэж магадгүй л юм те. Нөгөөт нь Өнөө жодогийн чинь Кэмонг гараад тагтай бас байна. бас Гэхдээ энэ чинь нэг л да. Одоо бөмбөг авлаа. Одоо бөмбөгөн дээр сая эхлээд битэн дэмжижсэн одоо бөмбөг рүү нэвч тий. Тийм ээ. Одоо бөмбөг бас хатаал бөмбөг биш. Би зүгээр нэг гарыг л авч байна. Нэг гараараа хүн бөмбөг барьж шалаад юу шалах юм? Болдог бол одоо хоёр гараа нэг гарын авч байгаа байхгүй. Тэгээ бөмбөг унахаа өшөлж хэрэгтэй байхгүй. Юм яаж тийм гол чиглэлээ. Тий. Тэнэ чи нэг түр хараад нэг 3 минут аваад айлах юу байх гэдэг юм шиг. бүтэн үзүүлэх гэдэг. Тэр бүтэн үзүүлээ тэрч мэрч байгаа. тэгээд байгаа болов. Хэцүү дараагийн араунд гарна гэдгээр. Тийм ингээ харахад тийм та нөгөө усан сэргийч маань бөмбөг алдлаа. Өө Алдчихлаа. За одоо нэг минут гарын өнгөрөнгүүд бас нэлийн ядралт орж ирж байгаа юм те. за чүү. За болоод Одоо бөмбөг одоо жодогийн За, манай- юм зүтгэн штэ. Япон хөрөл одоо зүтгэх Тэгээ зүтгэн асуудал. алт Дээрээ. Уснаас нь гарсан ш ямарсан. Хуурагаад Тэгээ даваад чүү. тавьчихтэй. Чүү. За, Очоод за, Ислам даг. Let's go. Шууд Ислам даг хэрэгтэй. Чүү. үсрээд Yes. Яа бас. Бас Очонгууд нарыг орд зөнжөөдөөс жангаа юм өргүүлэх үү. яа. Манай ахаас Тэр чинь нөгөө барилдаг юу болохоор бие өвчөрөл илүү байна. арай илүү. Гэтэ маань сэлэгч Тэгээ одоо энэс ойрхон биш одоо бөмбөгөө хийхэд бол бас боломжгүй зайлшгүй шүү дээ. Одоо магадгүй бүсгэрэн дэврээд хүнээ цаашлуулад яг зөв Одоо бөмбөг бөмбөг шигсэн. хөл дагуулж гад хап гэнэ. Одоо сая аасан барьж байгаа юм чи уг нь шууд ингээ өргөө хөө давахгүй. Нөгөө барилдаггүй учраас тиймэрхүү юм. Тэр тэгин жудаг юм хараа. Хап гээд Цаг нь юу болж байна? гарнаас ирж суул хүрэл. Тэгээ жодог юм тэр барьж байгаа гар гарыг салгах чинь. Тэгээд гал салаад За баслаа. ихтэй барилдан сэлэгчлээ. нөгөө усан сэлгэж маань ингээд бөмбөг оруулах газар ингээд дараад Чи өвчөө. дээрээс нь дараа бөмбөгөөс явахгүй бол цагаас өнгөш те. Одоо бүр тэрээд бүр ингээд хүнээ тэрч хэрэгтэй. Босохгүй гэх. Наа чи нөгөө яг л хийж. Жодогийн тамирчин сална л та ингэж байгаа цагаа харж байгаа л. Хөлийн ажиллагаас нь өөр л дөө энэ нөгөө авч авч байгаа тийм. За бөмбөргөө За ажлаа саллаа. Манай сэлэгч маань цагийг болж байна гэдэг. бас Олон нэг цаг юу ашиглаад байна Тийм те. тийм. Яаж хийж байгаа л хол байлаа. Юу л айн түүгээрээ байлаа л та. Гэтэ ингээд тамирчдыг харж байхад энэ хоёр нэг хоорондын өрсөлдөөний нэг жодогийн тамирчи илүү гэдгээр бас сэлэгчийг их дэмжиж байгаа юм те. Бас нэг арай муугийн бас нэг дэмждэг байдаг ш. За 10 секунд рүү орлоо. 10 руу оронгууд ерөөсөөс нэг тийм цаанаас нэг юм яах юм дэрэг байгаа. 5 3 За илүү. Одоо ингээд хинтч байх, бөмбөг хинтч байхгүй бол тэнцэн гэсэн шүү дээ. Тэгэхээр одоо энэ дээр яг ингээд юг харангуут бол Япон одоо тамирчин нэмэлтээр л авах магадлал айгүй өндөр. Тийм, уг нь бол тийм. Нэмэлт рүү чирээд орох боломж шүү дээ. Ямаа сэлэгч хамгийн гаргаж шиглээ. Гэтэ юу сэлдийн тамирчдын булчингийн нөөний сэргэлтний хэр хурдан байдаг бол. Бас Тэгээ юу ах вэ? Усны юу болов тийм тэмцэх юм уу араа өөр. Өвчин эдийн өвчтэй ингээ харагдаа. Жигтэн ажиллаа л ядг болохоос нэг хүнтэй ажиллахгүй бол тэр чинь хүнтэй ажиллаж байгаа учраас
юу нь өөр баг. Тэгээ жудаа бол яг контактны спорт шүү дээ. Сая эхлээ нөгөө жудагийн намар чи орж ирэнгүүтээ яж байгаа сте. Сүүлдэж ороод хүнтэй ингэж яснаа. Хүнээ дарж марах гэжсэн шууд ярдаад ингээ болцмоор айгүй нэг төрхөн зөөлөө харагдсан шууд ингээ барь явчих. Тий. Тэр сэлэгч маань нөгөө харахад айгүй булчлаг хэрнээ. Уснасаа гардаг л болчихсон. Булчингийн хөгжил нь өөр зүйл зориулагдсан учраас бас аяа. Ингээ харахад илүү ядаралт. Одоо яа. Энэ контактны амира. Гэтэ маань сэлэгч маань одоо өөр зүү үздэг юм шүү. одоо энэ рүүгээ тэгээ. Тэг бөмбөгийг бол нэг минут тэр зүйтэй. Манай жудаач өвдөгдөд бөмбөг авалталчдаг. эндээс татна. Одоо гарын тийштэй наа чи зөв зөв. гол хийх гээд байна. Жорди шатлаа. Тийм Үлдэж байна. Айдуу нойтон болохоор Гол яг явна. нойтон болохоор ингэ мултраад байна. За альваа шууд шийдэж. Тэгсэн яа Чүү. яа за хийсэн. Айдуу let's go. Яа энэ яаж ингэ татаад хамаа. Хорой драмаш ямар үнтэй. Шууд хийж штэ. Yes! Нэг юм нэг яг нэг болоо. Тэглээ. Тийм ээ тий. Дандаа тэнцээд шумны шуумаар ингээд зүгээр яваадсан шүү дээ. Гоё баатарлаг. Ялтаа. Яг ч тэр эхэлж явангуудаа мэдэрцэл дээ нэг өөрөө өвчөөд ингээд тий. Юу хүмүүс нэг хацаад ирэнгүүт мэдрэгдэл явчихсан. Энэ Японч тоглоомоос бас ирт гармааргүй байгаа байхгүй юу? Манай Японч бас Манай Японч гэдэг аа халахын гол руу дайрлахаас устаач уг нь ерөөсөө монголчуудын зан гэдэг шүү дээ. Ялчвал дараа нь тэрийг өрөвдөд өгдөг. Дэмжээд өгдөг. Тэр шиг Юу вэ? Шүүгчээ тусгаарч байна. тусгаарчаа гэл. Яа. Тэр мөргөлдөөд байсан. Хаанаас тусгаар нилээ тусгаарч байгаа. нөгөө гоё интернэшнл мистриг маань хамрын нугалаа. Тань барыг тийг. Яа, шийдэж юм байна да. Тэр хөл нөгөө шавтрахтаа амар яасан жил хийцэн л юм байна. Тэр хамар биш. толгойн хаалтсан юм уу? Би толгоогоор мөрч. Хамар дээр яасан юм байна. Яасан бол. Ирүүний барыг нилээс яасан. Ирүүний доор юм. Ирүүний дормороос одоо бас гарахгүй. Тэгээ өсгийний урдуур мурдуур шиг гайгүй л юм яриг. Манай толон дээр нэг юу болж байна. Одоо ингээд батан матхтай хүмүүс долцсон ингээд зогцсон өмсгөн задарч юу яач юу ч юм чинь ачаа гэсэн зүгээр батгаа гарч байгаа гэдэг шиг. Тэгээ амар мессеж байна. Харах юм байсан юм. Энэ доор юм аа гайгүй байдаг чинь. Энэ дээр мөрөөл бас өрх нөгөө нэг карьерт нөлөөлсөн доор учраас гайгүй. За эхний дуудаа энэ байл Япончууд тэрүүж байгаа. Одоо хоёроо тий. Одоо 2 сар. За Хоёр дээр л яалчих нөгөө багийн ажиллагаас тий хоёр юу яваад. Одоо яг нэг нөгөө нэг том нөхөр гарч ирээд тэгээд нэг гүгчтэй гарч ирээд байгаа байхгүй харахаар. Одоо энэ нөхөр гарна шүү дээ. 3 минут. Энэ Хоёр хоёроос бас зөв өөрлөхгүй бол тий. хоёроор болохоор минут нь сунж байгаа юм уу? 3 болоо сунж байгаа юм байна. Манай нараа найзын гимтэйчлэгээд айгуу уурлаа. Яа. Тэдний бол ялаадаг л яд байна. Энэ эмэгтэйг уурлуулах буруу байсан. Яг энэ харагч юм да. Ээж нэг дахны ишнэр байж босч идэгтэй байдлахаар. Саний энэ уурлаад байгаа тамирчин маань болохоор Индонезийн жижигцүү юм тамирчин. Оо за. Тэгэхээр одоо яг л бараг л Ундуулаад явчих юм. Жижиг зүүн бөмбөг тавьчихвал харин өстой салахгүй байх шүү. Гайгүй байх шүү. Нэг хэсэгтэй байгаад. Тэгээ тэрцүү үнийг ч бас салгах нь бас аюул. Тий. Илүү нөгөө нэг тийм жижиг деталууд хаана яах вэ те. Гэтэ усан дотор Жижиг зүүн жижиг одоо хамгийн хантар нөгөө бөмбөг салгахтаа бол яг гар кист мист нарийн нөгөө зүйл болохоор биштэй ингээ эсвэл бөмбөг тэрж үзээд байгаа. тий бөмбөг рүүгээ дайраад. Бөмбөг салахгүй шууд. За энэ контактн дээр энэ нэг эмэгтэй тийг За нэг юм штэ нөгөө. Байна анхны. яа нөгөө нэг ууртай жижиг зүм гараад ирсэн. Японоос 2 эрэхтэй, Индонезиас 1 эрэхтэй, 1 эмэгтэй тамирчин. Японоос бүр 2 ирэх. 2 эрэхтэй. Энэ Нөгөө болохоор Индонезийн хөнгөө баг уурлаад яахгүй дийлдэр. Одоо манайхаар Тий энэ ч нэг Ямар тактикаар явах гэдэг юм хэ? хан тий. бараг тэрвэл нөгөө жижиг эмэгтэйгээрээ бараг хоолон молон болох. Энэ дээр хожигдохоор чинь 2-0 болж штэ. Одоо бодигийн тамирчин гялс гүйчтэл тэрвэрх гээл гэж юм. үздэг шүү. Тэгээ нилээн барьж нилээн ингэж байгаа л гарах юм болоо яах юм болоо. Үгүй энэ ч одоо ямар ч Бусад баг нэлээд гайхчихдаг эмэгтэй тий байна. ямар ч сайн байлаа гэхэд хоёрын эсрэг дээр ингэж эмхтэй тавьсан гэж яах юм. Энэ Японы энэ ч бас юу нэг юм. Бейсболын нэмж юм. Мэргэжлийн бейсбол тамирчин. Нөгөөх нь болохоор мөн адил нөгөө усан сэлэг. Усандаа бас даваа. 2018 онд дэлхийн аврал болсон. Өндөр чансаа. Япон Хүүхэн гүйтэй.
Нөгөө залуу маань орохгүй. Энэ эмэгтэй зүгээр шийдчихжээ. Манай энэ Японы бейсболын тамирчин чинь нөгөө нэг онгоцон дээр Тэр хараа очив. Нөгөө жижигхэн тамир чинь тэврээд очиж бүх. юу яа баг наалтчихсан шууд хоёр өдөрөөр л Дүрс мөчөөр ингээд эрэгтэй хүнээс булаалахгүй шүү дээ. жижигзүүгийн уусаа юм их байдаг л байна. Хөлөөр доор нь гэж төрүүлж чинь хөл өгж байгаа. Дүрс мөчөөр доороос нь байлдаг тийм. Тэгэхээр шууд Яг тэр л байлаа. энэ том эрэгтэй хүнээс мөнгө алдахгүй тэр араа юу Би жин баа болохоор тэгээд жинтэй нөргөж ил. Ханд нөгөө хоёр маань хайчих юу? Энэ хоёр маань Багийн юу яваад тань. оролдоо долдоо шиг болоод байна үгүй юу? орохгүй тий. Аль орохгүй яагаад ингэ юм? Уснаас айдаж байх уу? Уснаас айж хоёр үгүй. Ингэж байгаа юм. Ингэж яагаад боломж гарахаар нь Пас хийх юм чинь нөө зөв. Дараад авах юм бол юу шүү. бейсболын номер чи авахгүй бол тэр хараа өргөө яваад өглөө. Өөр цаатлаа хамгаалахгүй бол Юу барыг нөгөө эмгтээтэйгээ хамт оруулах гэдэг. Бараг л тэгэхээр. За энд бол нөгөө танк маань дайраад унгаас. тэгээд яг нэг бөмбөө завд оруулж байгаа шүү дээ. Тэгэхээр гайгүй хаа. Энэ муу жижиг зүүн бүсгүй маань. Ямар ч бөмбөө л алдахгүй байна. Үнэхээр бас Алдаад алдаж л байх. яа савлаа сайн. Ямар юу. Яг бас хайртай л баймаар. Яа энэ бас хамаагүй онгож байна те. Юу дээр нь дараад аллаа. За нөгөө танк Тэр эмгтээ хараа. нөгөө Алга болчлоо энэ. нөгөө эмгтээ маань бөмбөгөө барьсаар л энэ те. Юу шүүгч барыг шүүгч цогцолсон үгүй. Харин тэгэхээр эмгтэг мөрөөс бүгдээрээ Ямар дараач. амар дайрч өгөр гурав. Сая тэр доор За цагаа зогсоогоо дахиад гэх юм л яаж. гар хөлн уграаг байгаа. Том залуу хэтрхий шаарлахад тах шиг байна. Тэр хараа яг ингээд хөлөө дөрв мүчээр ингээд үнгээр шарттай бас шатгар үсгүй шин. Яа за таа бүр Өөр уралчлаа. өөр чичээ. Эмгтэнээс чичээ зүүнэлтэй. За. Энэ гурван эрттэй бас тий. Амар үзэж штэ ёо. Үзнээ л. Үзнэ л гэж. Шууд Тэр баярлалаа. яг хараа яг үнсэн Тэр байлаа. яг нэг өөрийн спортын нөгөө нэг Жижигзүүгийн тэр яг техник байгаа тань л та. бүр яагаад ч салахгүй ш бөмбөгөөс. Нөгөө Япон маань сая явж игээ бөмбөгтэй нэг хамт хийсэн юм байна гэл. Өргөд авиж хийх гээд тахтал. Тийм. Эндээс тэгтээ ямар амар зөрөгтэй юу гаргаа бай тээ. За яг За нөгөө танк маань утсан. Одоо Одоо бэрэ даавал гэж. бид эдийн энэ Индонезиа гарсан такт хийлгээс ойлгохгүй. Нэг ялагдчихад тээ. Тий, амар эсэлтэй байхгүй. Эмэгтэй тавьж гарна гэж чинь. Эргээ артлынх нь 3-ыг аавна гэж л одоо. Бас тээ. Нөгөөлтөнд бас эмэгтэй гарч ирнэ л. Тэрийгээ бас болж юм болов гэж бодоо. Тэгээ нөгөө нэг хүчтэйгээ гаргаад хамгаалуулж хий гэж үзэж байна тээ. одоо нэг хүчтэй тамирч маань хоёр эрэгтэйгээр зогсоогоод эмгтэйгээр гүйлэх гээд байгаа юм болоо тий. Ер нь үндсэн юм тактик нь. Тий. Тэгээ энэ маань одоо тэгээд энэ хаалт маань жоо ажиллагаа муутай байгаа юм да. Одоо тэг 3 минут нь бүр ядарч тий. Тий. За эндээс харж Амар ч сунлаа. Одоо салчил. Тэгээд бидээр л ноцлоод байгаа юм байна. Энэ том нөхрөл тэр гарыг нь нэг гарыг нь тэр Манай эрчүүд бас гайг байна. Одоо ганц эмгтэйгээ бүр дараад ингэж ширүү үзэхгүй бас арай зөөлөн гайг байна. Тий. ингэчээр одоо нөгөө усан сэлгч маань очсон. одоо баг өргөөл тавьчихсан шүү дээ. За нөгөө салахгүй энэ цаг үл хажи шиг наацсан. Яг энэ бол үнээр амар яг хачиг шиг л байна те. нэмэлтэд бас ингэх юм бол тэгээд нөгөө юугээ зургаан зураасныхаа хараа нөгөө талд давуудлах гэж байна. Тий. Тэгэхээр одоо зөв тактикл гаргахгүй бол тий. яаж ингэж тэрвэрэд юм. Таны энэ хүмүүс шаацгараа нэ. Үнэхээр үзэж. Үнэхээр төвчээртэй. Яа, өргөж тавиалах. Тэгээ ер нь алсуураас сэгсрээд бас нуруугаар нь хаяад нь шүү. Тий, тий. Тэгээд ихтэл тавихгүй шүү. Тэр Нөгөө хурдан цаг нь яваасаа л гэж. яа за. За. Ёо сүлдээ би уг нь Японы дижээс энэ эмэгтэйгээ дагаад нөгөө талд орсон шүү дээ. Уг нь нөгөө манай Япон. Яа. За баяр үе японууд ингэж Ялч нэг Монгол хүний цаан тийм байгаа сте тий. Тань тийм ээ. Хүчгүй тал руу орчод байдаг тий. За ингээ хоёрдугаар раунд маань энэ- Японы хоёр эрэгтэй залуугийн ялтаар ингээд хоёр тийг болж тэ. Бас үнээр гоё ялтыг авч байна. Баяр үргэлээ. Нөгөө эмгтэй хараад тактикийн ойлгох. Хань тий. Одоо тэгтээ яг нөгөө талдаа Японы эмэгтэй тамирчид үлдэхэд нөгөө талаас хоёр шимэг гарч ирэх боломж үүсэж байгаа. Би бол тийж хараад байна. Адилхан чинь баг багт нөгөө нэг эмэгтэйчүүдийн тооны адилхан байгаа шүү дээ. Багийнх нь хэлж дээ ингээд эмхтэй.
Тэгэхээр үзүүлэлт бол болсоо л гэнэ. Манай солонгос. Бас гайхаад ер нь их нэг Тэгээ өндөр бас entertainment байлаа энэ чинь. Саяны эмэгтэй бол үнэхээр яг бас ингэж үзнэ гэдэг чинь өөрөө ч бас их нэлээд шартаач юм тэгэл. өстой ял авсан дайны ялагдал байлаа. За Японд Мундаг байлаа. баярлалаа. Япон 2-0. 2 Үнээр савцгаа. одоо Индонез заавал авахгүй бол Тий, тэгвэл 3-0 болох гэдэг шүү дээ. Намаа өргөчлөө. хүнд байдалд орлоо. Одоо Япон бас нэг сайнаа гараад ирээ шууд авах. Тий, одоо Япон хамгийн эдгэл тавихгүй тавьж штэ тий. Тий. Шууд авчих тал руугаа. одоо ганц боломж байгаа. Хамгийн том хамгийн жижигээр л гаргачихжээ. Тэр нь буруутч. Тань тий. Ялангуяа нэг бөмбөг одоо доогор ингээд манай хүнд жинтэй юм чинь юу вэ? Эвгүй тий. Ялангуяа онцгод ингээд энэ төр дороо алдаад. Тань тий. Яг нөгөө тэнд унаад нэг эсрэг нэг болчихгод л хацгүй илүү гарчаад байгаа хөх тий. Нөгөө л та. За 3 дугаар. За одоо энэ бол нэлээд Тактикл чухал буруу. юм байна тий. Хэрвээ японочууд ялтыг авах юм бол тэмцээнд үлдэнэ. Багяхлагч. Окоми өөрөө гарчиж чинь. Багяхлагч Япон багяхлагч. За энэ нөгөө талаас маань халцаах гэдэг байна. Японоос Японоос гоё дөрхтэй юм байна тий. нэг тийм зөв Иршүүдлэг юм байна тий. Яг нөгөө нэг бас холимынхан таньж байгаа учраас хийж байна тий. Ширүүн залуу болох нь даа леженда. За нөгөө талаас ямар юм гарч ирэх вэ? За одоогоор харагдаг байна. За Индонезийн хувьд одоо гарч ирэх магадaltaй тамирчин. Бадминтоны тамирчин. Гэхдээ энийг гаргаж ирэхгүй байна. Энэ нөгөө юуны нэг залуу байсан мэт тий. За энэ болохоор бас Кроссфитийг модель болон тамирчин гэсэн энэ кроссфитийн тамирчин байна. Кроссфитийг үү? Тийм хийж байгаа нөгөө нэг юуг нь харуулхад кроссфитийн юм хийсэн. Дурцсан юм шиг Тулааны юм мэдээ бас залуу. ингэж каратегийн тийм нэг санагдаж. Бокс ч юм. Энэ холимотлаа. Мань үнэ. Нөгөө үний. Нөгөө нь бокс. Нөгөө нь харин тийм бах явчихсан Тийм тулааны байна. юм үзүүлээ. Мань хүн бол бас нөгөөдгийг гараад ирсэн жоохон бас Индонез маань хэр өндөр юм бэ? харин тий одоо яг Японы энэ алхаж иж байгаа юм баггүй. Нөгөө талаас одоо яг дараагийн 2 дээр 2 эмэгтэй гарах байхгүй. Япон энэ дээр ялахгүй бол нөгөө талаас нэг эмэгтэй нэг эрэгтэй гараад ирэх байхгүй. Тэнгүүд Японоос 2 эмэгтэй байна. Тий Японоос ерөөсөө 2 эмэгтэй л гарна. Өөр үлдэхгүй байхгүй. Тэгэхээр одоо багийн ханч ялахгүй бол дараагийн юу бол айгүй эвгүй Үгүй байхгүй. болох гэдэг тийм. Одоо энэ дээр нөгөөх нь гясч бөмбөг аваад явахгүй бол ерөөс яг ингээд тэмцэлтэд ихэх юм бол За манай Япон ах уу одоо За мөн хэрэгтэй шүү дээ. Тачаа ирэх чинь. анти яг ингээд хордоор оцох магадлал өндөртэй байхгүй. Окомич өөрөө том тамирч. өндөр. Өө яг би яг энийг бодсон байхгүй. Окоми өөрөө удаан. Өндөр бөмбөө тий өндөр учраас хурдан бөмбөг авахгүй бол шүү дээ. Одоо ислам шууд гоо. Тий. Одоо зүгээр авчил зүгээр шүү дээ. Гөлөг төрүүлж юм шиг төрүүлсэн шүү дээ зүгээр. Ганц тавлаа. Том үний бас нэг юу чи алдаач яана ахгүй. Хурд гарахгүй. Хурд удаан. Тэнгүү нөгөөх нь гясчаад аваад. чи өөрөө хэлж дарах гэж байгаад алдчихлаа. Яа зүс. Үнэхээр энэ бол хурдтай нэ. Аваад боссон юм шүү. Оо. Энийг тооцоолог. Тэгэхээр тооцоосон бол Аваад шийдтэй гадуур нэгэд юм. заряд. Ее мо. Одоо нөхөд таглаад суучих хэрэгтэй байхгүй. Тэгээ сонирхолтой болчихлоо шүү дээ. Бүр Яа. энэ өстө хариуцлагагүй ийм гоё үү те. Маш хариуцлагагүй. Энэ энтертеймент нэгдсэн нөхөр байхгүй юу? Гүйж үсэж татвар ямар юм илүү ээжиж явжэл хийж нэстэй. Ислам даг гэж хэлсэн сонсцсон маш юм. Одоо өөрт нь ингэ хэцүү болчих. За одоо нөгөө нөхөр бол Одоо нөгөөд нь холимгийн одоо ахгүй бол дахиж алдаа. Ийм гоё боломжтой энэ л өстө жинхэнэ Сая цэвэр өстэй далаанд явах боломж юу шүү дээ. барыг либронтох жагаад алдчихлаа да. зүгээр тэр холоо шийдэж Нэг эвгүй барьсан юм үсэгтэй нэгэн эвгүйсээс алдахгүй дээс ч юм уу. тэр нөгөө шууд бөмбөг аваа гүүгээл ерөөс шууд нүдэнд нь ажиллаа. Ялцлаа гэж. Болоог байхад болон тарлаа та. За болоогоо ялах чи ийм эрсдэлтэй Ер шүү нь дээ. цаг бол цаг дуу. За одоо Япон ахгүй. Одоо Япон ахад жинхэнэ дэрхэн. Гэтэ нөгөө нэг бас ийм тулааны үед бас цаг дуусахаас өмнө анхаарал алдаж нэг ийм хөлбөр гарах уу. Гарна. Тий.
эрт ялчих юм дээр л осолтой шүү дээ. За яг нэг үйлд болох бах тий. Одоо нөгөө дулаан ч өөрөө айгүй экстрим шүү дээ. Нэг секунд ч гэсэн зохиолоод унах магадлал Сүүлийн секунд зохиолоод унах магадлал. Канон дээр л их гардаг болохоос амьдрал дээр ч гэсэн боломжтой. За харж байна одоо энэ бол яг цэвэр барилттай харагч тий. Одоо л энэ заавал гол хийгээд авахгүй зүгээр дараа л ингэ байж байгаа л. За тий 100. Цаг дуусаад ирэнгүү бөмбөгийг нэг татаж үзэх байх. Тэгээд дахиад эхлэхэд харин дахиад ихэд бол одоо мангар чон очиж штэ. Ингэж явж байгаа. Одоо тийм үйл гарахгүй хаа. Гэхдээ тэгэхээр дахиад эхлэхэд саяны шиг бас амар хурдан орчихгүй бол бөмбөгөө одоо юу гэдэг улаан зураасандаа ингээд бариаг үгээд тэгэхээр чинь заавал бас уралдаж очиод хөрөхгүй л. Яа энэ баг юу гин. Оо за бөмбөг бөмбөгөө гарчихлаа. Одоо наа чи гарааг л тавиулчихно. Асуудал. Гэтэ бүтэн ирж байгаагч нь тавиулах хэрэгтэй юм чи одоо юу. Гэтэ цагтаа амжих уу. Гэвтэ барилдаанд олон жил барилдсан байна гэж. Гэтэ наа чи энэ дээр хүч гаргаж яснаас хөлийн орж нөгөө хүнтэйгээ нацалдаад зөөс нь нөхөртөл амархгүй. за барыг тийм Нэг цагт нэг минут байна. Тэгээ бас хашир хүн бас нөгөө тамирчнаа ядраах тактик барьж байгаа хэл та өөрөө ядрахгүй ингээ дээрээ бол нэг тийм ядраагүй байр авсан сайхан. Гүүхтэл тэр нэмэлт цаг дээр гүүхтэл алдахгүй байхад болчихно. Япон. Тэр баг Хүнтэй зэрэгтэй өгөөмөлөө дөө. ийм бас их зүйлээ ингэж авчиад хийх бас болно шүү дээ. Тий, баг Нөгөө тхмаа өөрөө доор нь ингээ хожиж шодно одоо 1 минут чирнэ гэдэг чинь бас хэцүү шүү дээ. 10 секунд. За Энэ 2 минут хийсэн байх юм байна. бас гэхдээ энэ бол энэ доотлын нөхрөөд ингэж очиод ядагдаж мэдхээр хүн биш шүү. Тэр саяны тэр бол сайн нэр тэр гоё боломжийг ингэж авсан. За ямар ч амар эвгүй хожигдох, амар гоё хожих боломж хит энтертайнментаас болж. Хацарлаа. Салхинд ислэх. Яа, тэр ихтэй гоё кросс аваад ингээд цааш гарчаад Одоо тэргээ дахиж 2 дахь хийж чадах уу? тэгтээ бид. За одоо харин үйл чинь яг түрүүний шиг хурдтай очиж аваад зугтал гэдэг зүйл өгч тий. Гэтэ манай энэ Япон багийн ахлагч бол жоохон Насаар жоохон дээ 40 хурдаар арай гүйцэхгүй байл та. Энэ бол дээ тийм дээр тэгээ нэг өөрөө жин юутай том том удаа яг эхлэхний яг тэгж бодсон баг. За энэ гүйцэтгэл болоо гүйцэтгэл юм бол ялтгүй даваа талтай байхгүй. Энэ хоёр тамирчин. Одоо ч гэсэн яг л тэр хоорондоо нэг за одоо эхний л тэр энэ хооронд тач хийх мөрчлөж чухал байна да. би хоёр хүн дээр бол энэ окомик гарах боловсон. Нэг эсрэг нэг дахиад нүүрс түрүүнд очив. тэгтээ хамгуурдаа. Мотос одоо тэр болцсон та. Саял тэгтээ нөө манай Япон маа шууд дайрж ин тий дайрч хоцрохгүй гэл. Тэгтэл яалч юу нөх хурдаар чуд хоцорж ирчих юм чинь бол боцчих. Оо тэгэл нөгөө гаргаа. хөлөнд орох юм аа гэлтэй. Тэгээ биетээ нөгөө улаанаасаа гаргачих гар энэ л тэгэл тодорхойлж. За нэг метр эртээ 100 кг жинтэй хүн чинь. За нөгөө тамирчныг харахад бол нэг 90 зайлж жинтэй хүн багш биш. Биетээ нэг барилдаад ах хэрэг байдаг ч юм да. Тэгээ минутаа жоох явуулж байгаа татна. Одоо ингээл чи нэг өсөндөө нөгөө нэг Индонезийн талд бөмбөг байгаад ах нь Японы ягалт юм байна шүү дээ. Тэгэхээр одоо ялчвал ахур бөмбөгөө тийш гарч стандарт юм гэж шүү. Бүр илт ялгаа. Тэг илт ялна. Яа тэгээд ер нь ингээд ноцолж байгаа үед бол ер нь одоо биеийн одоо хүч одоо нөгөө хүн ядарсан байгаа нь бол ер нь илт мэдэгдэх. Мэдэгдэн. Ер нь сулраад яваад. Тэгэхээр маа Японд Нэг ингээд хэд хүрээд ингээд ангууд ер нь мэдэгдэн л дээ. Тэр нөгөө жодогийн тамирч яг тэгж байгаа шүү дээ. Тэгээд бол хүнтэйгээ очиж ингэж яснаа. За 10 секунд. Тэгээ шууд ярихаар Индонезийн тамирчин бөмбөг нэлийн түлхээд Өө тий одоо тэнцэн нэгтэй манайх зүгээр би насгад одоо зураасандаа бөмбөг байж л намайг нарах гэх юм. Дараа улсаа дэмжлээ гэдэг. Гомдож хүс шүү дээ манай Тэгээ Японоос. бол ялчгүй. Өө тэр бөмбөгийг Гол хийчих гээл л та. одоо ингээд барьж явах хэрэгтэй. Зүгээр дараа л бөмбөг нэндээ байж Тий. тэгээд цаг дуусаад ялт нь бол тодорхой. тэгтээс бөмбөг тэр хараа. Бөмбөгөө хүрэх хэрэгтэй юм шүү дээ. Бөмбөгөө хүрэх болохоор Тэгвэл бөмбөгтэйгээ ойрхон цуг байх хэрэгтэй. дахиад цаг сугна гинэ. Өмнө нь ийм тохиол гараагүй те. Тий, энд нөө бөмбөг нэмэлттэй байхдаа дандаа бариад исэн юм шүү дээ. Бөмбөгнөөс салц тустай байгаагүй юм байна те. Бөмбөгөн дээрээ яг оорцած. Тий, хоёулаа бөмбөгтэй Индонезийн Одоо тамирчин. нүдийн хараа. Яа, тэр өвдөн бүр гэсэн баха. Яа. Гурав дахь уу? юу? Гүү 3 дахь. Энэ зүгээр реплей яваад. Цэвэрнийгээр мөрөөрөө яац юм шиг. Болт мөрөөрөө зөгцсөн те. Үнэхээр Одоо 3 дээр дахиад яг нэг ихнээ те энэ бөмбөг хэлдэг яах вэ хөө. 3 дахь гарч ийн гэдэг бол Индонезийн тамирчны хувьд бас давуу тал те. Том ер нь бол илүү бас. тий, илүү зүсэж байгаа. Тэгээ бас насны Удаан болно шүү дээ. Тэр зураад. хөлийн Сайраа л амсан үү те.
Ихэн гута бөмбөг авчихсан. Яа, санаатаагаар өвдөлж ийн үү? Тэгээ бас хэлмэд болооч явж хамаагүй нэ. Зүг мөргөөл орчихлоо. Одоо тэгээ бөмбөгөө хадгалаа бөмбөгөө тэргээл тэгээ гарахгүй байхад л тэгээ битэг ингээл Хэцүү байна. Ингээд дагаад чагаад Харин одоо чи би ингэж бодож байна. Одоо би жишээ нь яг юм метр эрттэй тэгээд юм холимор хичээл дүнтэй би ингээд бөмбөг болоос бас хэцүү байхгүй. Ахуу зүр хөл рүү ороод түлхээл ингээд татаад хоолоо молоо боогод байдаг. Хэд ажилтдаг байгаад яг л нэг юм гэл болоо та. тэгээд чи нөгөө юм дамаа барилдаан чи нөгөө нэг ашигтай позишн байрлал авах нь аюулж болохгүй. Тэгээд нөгөө нэг юм жижиг мөчийг том мөчөөр дээрлэх хийжтэй. Би яг нөгөө жижигцүүгээс сүүлийн 2 жил бас хичээлсэн. Тэгээд жижигцүү бол бас яг тэр жил дээр айгүй сайн барилдаа. Тэгээд тийм ч болохоор одоо UFC-ийн том файтингуудад бас сайн Суур болж суур болж орж штэ нэг барилдааны нэг төрөл нь. И 5 секунд. За ямар ч зоком яа. Нилээ. За мань наруулсан ясахгүй маань дасаргаад бөмбөг нь гол байгаа биз дээ. байгаа. За юу ч Бөмбөг байна байт тийм. Бөмбөг байж хатал. За. Тэмцээд дууссан бас. Гэхдээ энэ Индонезийн нөхөс бас сайн үзлээ тий. Сайн ажиллаа. Тэр ихний тэр амар том алдаа гаргаж л тэр бага Тэнд цэвэр өгөхгүй тий. тэр за наагүй. наруулсан. Нэг барьж байна. За энэ тийм маань герман технологиор хош гүлитийн бэрэг гэдэг за цор ганц 160 жил идэвхтэй шар яг юм байлээ. Манай герман технологиор Porsche чанар. Польш. Edelmeister. Боксоо задлаад үз. Түрүүнд ялт хөдний нөгөө тактикас тий. Тий. Тэр эмгтэй гараа. Тэр Тэгээ эмгтэй сая шилдэг. боломжуудаа өөртөө л алтлаа л да. Тий. Тэр аюу буруу шийдвэрсэн баха. Саяны нөхөр тэр алдаа гараагүй байсан болов уу? Дараа нь бас Гой зөөлөн билээ шүү дээ. За ер нь нэг спортоор хичээлж байгаа. За тэгээ нэг заримдаа манай эмгтээчүүд хүртэл яг ирлэх гэж байна. Хоёрыг уухад бол гүлтийн учраас Гүлитин гэдэг маань одоо цалдуул. Тэг юу гэж тайлбарлах вэ? цавлаг. Цавлаг. Тийм нэг гурилны цавлаг. Гурилны цавлаг тий. Тэрийг л тэр нь л байхгүй. Тэр маань одоо нэгсэндээ илүү лөөх үүсгэхэд хүчтэй нөлөө Хоол үзүүлж шингэх процессыг л удааш. зурлалаас тий. Одоо нөөцлөл. Тэр нь удааш царай. Тэгээ одоо цор ганц пив гэхээр бусд нь бүгд гүлитинтэй гэсэн үг тий. Ер нь тийм. Буудараас гараад авч байгаа учраас. За энэ гүзээ нэмээд байгаа юм. Гүзээ нэмээд байвал глютенийг пив уугаарай. За Япон За маань. үнэхээр гоё яллаа. Японч нөгөө нь юу яасан шүү дээ. Эндээ ч нөгөө нэг орж ирж байгаа нөгөө хасагдах шатанд орж ирэхдээ энэ эдээс хамаагүй өндөрөөс. Цуглаас нөгөө нэг тооноор 1800 л 1900 байсан. Аюу өндөрс. Тэгээд атлалт манайх чинь 2000 хэдтэй дээр орж ирсэн. Тэгэхээр Япон бол ялч өрсөлдөөнд бол дээгүүр байсан л та. Энэ бас юу вэ? Би хаамаа амираа юм. Ой. Тэгээд бас эндээс ингээ харахаар улс улсын нөгөө тамирчид нь юу яа үндэсний спорт тэр үндэстнийг илэрхийлэх характерууд буюу дүр төрхүүд илүү байх чухал юм харагдаад байна. Одоо манай Орхон баяр авраг маань яг ингээ харахад яг гоё Монгол төрх шүү дээ. Хаанаас нь Азаас ийм төрхтөн голоод гэхэд Монголын өөр хаанаас ч болохгүй. Тэр нэг солонгосууд юм манай энэ хөргөд бас ингээ сохолсон. Тийм манай энэ хөргөд нөгөө тэр нэг жамуух гэж одоо түүхэн төршил харагдаад байна надад бол. Манай эдээ хийж байгаа те 10 марваа. Тэр зүйл бас гоё баг. тийм л. За энэ юм гэдэг үнэхээр сайн. Болцоо. За жижигцүгийн сая тэр тамирчин эмэгтэй бол бас үнэхээр амар үзлээ. Тэгээ одоо нэг хэсэгдэх баг маань Мис маань хүлээ. Нөгөө интернэшнл виз мөн. Мис тийм үү? Тэр мистер Солонгос Монгол. За үлдсэн баг үт. За баяр үргэлж те үлдсэн баг. Эхний хасалтаас ингээ хоёр баг юм. Сагдчихлаа. Яа манай. За одоо 3 дахь даалгавар танилцуулах. За энэ дээр ч одоо манайх үзэн биз нэ. Тэгээ одоо ингээл бас нөгөө нэг үндсэн. Бэр шаардах зүйл биш гэсэн сая. Би сайн анзаарсан. үүдээ өссөн шүү дээ. Харшиг шүү.
Бэр шаардах тэмцээн байх бол гэнэ. Яа. Манайх бол бас багийн болго айгүй гоё. Айл айлнда тий. Энэ манай хүн бол хүчээр бол нэг тийм хол тутгаар байдаг шүү дээ. Тэр сайн Айл нэг юм зөөж байгаа тийм зүгээр бол тий. Монгол бол За 4 хэсгээс бүрдэх юм байна. За харагдаж За байгаа. ямар тал. Юу вэ? өөр үздэг. За багаа төлөвлөөд бусад багууд өрсөлдөх юм. За багаас нэг хүн оролцсон. Заримд нь 2. Нэгээр хоёроор өсөлтөө. За 6 туг. За энэ дөрөв бас их чухал. За 2 хэсэгт хуваагдаж байна те. 3 багаар 2 группт ороод За 6 улс маань 2 хуулчин хуваагдаж 3 улсаар. За бүхлийн тулаан гэдэг нь хасагдах хэл. Бас хасагдах юм байна. За яа. Үхсэхээ шийднэ л гэж. За группээс хамгийн бага оноо авах юм бол хасагдана. За 2 группт хуваарлах юм. Тайлбарлая гэж. Яаж энэ хуваарлах Сонгох юм вэ? бол Тэр чинь хуваарлалт шог байвал шог шүү дээ. Суглаагаар. энэ суглаагаар бол тэр ингээд Ямдагаа үтгэж байна. Монголчуудын ямдаа ачив дээ бас. Хямар найчгаа. Тийм. Гэтэ бас нэг айгүй гоё юу байгаа шүү дээ. Тэгээ хүмүүс бол тэхкүмс ингээд суул юм харахад манай хэдэл яг л нэг байж байгаа. Алин ч хамаагүй зүгээр л бодоо болгоно. Та нар ямар тактик орч бид хамаагүй. бид Бид нар өөрсдөө юм нэг гаргана гэдэг. Тэр чинь айгүй гоё. Солонгосчууд бол Австралиас зогтчихвол гэдэг юм ярьж байна. Манайд л хинж За Солонгосын багийн ахлагч маань бол бас холимгийн тул. тэр холимтлаа 77-гийн тамирч. Бас UFC тул. UFC тоглож байсан. Одоо бас UFC юм. A баг шүү A B гэж хуваах юм байна. За Солонгос A-д орсон. За Солонгос эхний сонголт. Солонгосчууд за A группт. Би чинь Туркийн ойлгохыг дэмжиж байгаа шүү дээ. Досон барилтаа үндснийх нь бүх юм бил. Тийм билээ. Бие тусалж байгаа барилт. Тийм билээ. Энэ хаяг бас айгүй дэмжиж. За Солонгосын юм бит. За энэ. Зэнэт би амжаас үлийн тэмцээнд ашиглав. За ер нь баг учраас илүү тактикийн тал руу. Тийм байна. Бодцоо. Солонгосод ихтэй айхтар шүү дээ. Эхний тэр нэг уулын орыг боловсроход шууд нэг багтаар шээ Тэгстэй. баялаа. Хамгийн түрүүнд санал тавиад энэ Тэгээд ер нь- ойлон улсын чинь тийм байхгүй юу? Түүхэндээ Түүхийн үед харагдаад зогсохсыг гэдэг байхгүй юу? үндсэн генетик юм байгаад байгаа байхгүй юу? Нэг тийм бас байгаад нэг хүмүүс юм. Манайхан бол тэгэхэд нэг гоохгүй яах нь харж байгаа да. Ер нь хүмүүсийн үзэж сэтгэлийг харахад бол монголчуудыг бол ийм гоё сүрлэг бас ингээ баатарлаг бүх хүн гоё тийм дайчинлаг айгуу тийм хурц хараа сайтай ер нь айгуу их хүмүүс тэгж ялангуяа солонгосчууд их тэгж бичсэн. Одоо ийм хүмүүс чинь одоо бас манайхыг одоо энэ баг Эзэлгүй яах вэ? Баг хүлэн зөвшөөрөх маягтай. Чин залуучууд маань. За Австрал AU BU гэдэг. За Австрал Солонгостой нэг болчихсон тийм. солонгос цухтаад байсан. Тэгээ таарахгүй гэсэн. Өстөө үлийн донд гэсэн. Яг л таарлаа да. Яа Гэтэ дараа. гол нь энэ A багт орсон хитэн хоорондоо өсөлтөх гээд байна уу? A B гэдгээр хоорондоо энэ гурван бодоод хоорондоо үсгээд байна гэдэг сонирм баггүй. Тэрийг яагаад байгаа те. A группт орчлаа шүү гинэ. Манай Солонгос баяртай биш царайд байна да сая. Нэг жоохон эвгүй хулмайсан царай байна. Тэр нэг Австралийн паркуртын залуу энэ Амотиг онгилж аваад байгаа. Амати гэж Энэ 2 дугаар дугаарыг ялагч. Кроссфитийн залуу байгаа. тэрийг тэр паркур хийдэг нэг шар нөхрөө Тийм. галчрах Тэр шалтгаан хэлж байгаа. Тийм нэг контент хийдэг залуу учраас Тийм. албаар нэг ингээд шоу маяг болгоо. Тийм тэр чинь Одоо тэнгууд аягүй манай юунит солимтлааны тамирчид бас байгаа даа байхгүй. Жино ойролцоо. Тэгээ Накоми, Япон, тэгэл Солонгос, Австралиас тийм ч тий. тий. Одоо Австралийн бол бүр UFC-г аврах. За За. Монголын учраас let's go. За. Аюу суулс яах вэ? Хамаагүй Манай дээ. хэмэр начих дээ. Чингис хаан гэж байна. Манай чинь бүрэлдэхүүн үед залуу байгаад байгаа, багийн спортын 2 тамирчин байгаад байгаа. Бүх талаараа л ер нь бас альж улстай ер нь хамаагүй. Тий. За харах. Бэгийн магна болох бах та манайч одоо. Барууны тэр мөн нэ. Тий? Яг л тэг. Б группийг за толгойлж манай баг сонгоглоо тий. Аа юу болоод Гэхдээ бас яг Даалгавар нь ямар юм. хоорондоо өрсөлдөхгүй Б-д орчиж байгаа гэдээ бол бас давуу болчих гэсэн тий. Солонгос Австралиас бас гараад хоорондоо өрсөлдөхгүй зөвхөн групп дотор өрсөлдөнө гэвэл. тий. Тэр нь групптэй өрсөлдөх магадлал нь өндөр юм байна л та. Групптэй өрсөлдөөд нэг нь бултарна гэсэн үг шүү дээ. 3 багаас тий. Нэг нь бултраад
2-2 үлдэж магадгүй юм байна тий. Манай орхоо маань Энэ хөргөлмөн юм шин. Боксоо задлаад үз. за Турк тожигдсон учраас Турктэй даана их гэж ааш шүү те. Бараг. Японч Туркд хусуулчлаа тий уулын өргөлдөөс. Тэгсэн. Турк ч хамгийн ихний тэмцээн дээр туугаа зоож ялаад нэг сонголтоор энэ нэрийг хооронд шүү. Австрали. Тийм ээ. Тэнгүүд тэрнээс хойш уур үрээ. Тийм ээ. Батгаас гооцсон юм даа. би гэдэг. За Туркийн баг яхлагч. Манай тосон бүх тий. Oil wrestling бүү. Тасах. энд хит бас юу бүхэл шүү. Тэгээд энэ тэмцээн дээр бас хамгийн хүнд жиг тий. 140 кг юм шиг тий. Тэгээд нөө тусаар ядаж учраас аюугаар мэдрэмжтэй юм лээ. Хүчтэй юм мэдрэмж. Тэгээд дээр нь ажиллагаатай ажиллагаатай бас зүрх болчих. Тэр чи гулбагнаад юу байх л та тий. Ямар ч барьчихгүй. За Турк манай группт орно л гээ. Австрали бол тэндээс далдаа байна. Би рүү. За манай За энэ тосон бүхийг манай бүх яг яг гоё юм болох гэдэг. хаа шидэсээ тосон. Жингийн үдд орхоос том баха тий. Жингийн 140, орхооч нэг 120. Тэгэхээр бол нэг Гэхдээ мань хүний орхоогийнх бол илүү булчин суурьтай жин. Нөхөр бол бас нэлийн юм уршааг үлдээ цаар талтай тий. тэр нөгөө нэг барилдааны ханууд даваад үзэхэд бол орхоогийн үзэж нь бол барьж барилдсан тий. Тий. Ойл чинь хор тусалж байгаад учраас тий. Барьцгүй байлтна. Наад яг одоо яг тэмцээнийх нь яг ямар тэмцээн явах нь мэдэхгүй байгаа тий. учраас бас их сонирхолтой байна. Эйд орохыг хүсээгүй л юм. Би байгаасаа гэж залбирсан л. Япончууд манайхтай нэг баг болчихгоо. Одоо Япон суглах гал байгаа юм тий. Тийм ээ. Япончууд бол юу н Австралиас айгаад гэхдээ Солонгост үзье гэдэг ба шүү дээ. Энэ Солонгос Япон чинь үеийн үед чинь нэг юм юу дээ шүү дээ. Тэгэхгүй зэддэг тий. Дэмзэн дээр эхнээсээ л яг тэрийгээ бас харуулсан тий. Хоорондоо байна. Зүрх хүртэн цолоолсон. Манай бейсболч ах бол супермен шимүртэл хараад хамтаас. Тэгсэн. За би рүү орчих юм гэв. Би вэ. За би Би рүү орж. За би Турк, Монгол, Япон. Гой. За Филиппин A руу бас орсон тийм. За энэ би баг бигээс эдгээр баялаад ахын утгаар энэ групп дотор л үзэх гэдэг юм л да. бас тийх Тэр гээд групптэй Тэрнээс хэрвээ хоорондоо A B хоорондоо үзчихсэн бол одоо нөгөө хүчтэй гэдэг тэр Австрали руугаа орохыг хүсэн шүү дээ. Австралиас цугтаагаад ахыг бодоход групп дотор өрсөлдөж нээс хасгал. тэгээ нэг хилцэн байгаа юм нь зөвхөн хүчийг шалгах хэрэгтэй. Чад шалгах гэсэн байна шүү дээ. Тий. Тэгэхээр нөгөө нэг шууд ихнийхээ юугаар яваад байна шүү. Гэтэ Австралийн баг тийм хүчтэй л юм байна. Тэр нэг регбигийн нэг тамирчин харагдсан. За тэр нэг UFC-ийн нэг тамирчин байсан. Тэр паркурын залган болоо бол үсрэхээс яг хүчний юм дээр тэр бол манай орхоогийн нэг үлдээж барих чадахгүй шүү дээ юм дээр. Гүүж хараад хурдны юм тааш. яг дан ганц хүч юу гэхээс ер нь багийн ажиллагаа бол аягүй чухал байна. Тийм. Тактик. Тактик нь амар чухал байна. Манайд бол одоо бүх юм байна. Тийм. Тактик нөгөө тулсан үед л гяс хэрэгтэй тэгж л инги тгий гэж. Гяс маневр хэрэгтэй. За 3 дугаар даалгавар. За 1 2. Түүгээс л юм. За Сэрэлний юу нэг урдсан онс. аватарын нэг удган бодогдсон шиг юм байна. Ер нь сайдсалт юм өнөд нүр гоё юм те. Энэ нь угаасаа аргагүй Азийн тэгээд За ринг харагдчих. За дээшээ авиж байврах нэ бурхан минь. яа Манай их хэрэг шүд зурцал үзэж байна. Бас тийм амархан биш л байгаа л байна да. за нэлээд удаашрал дуусах тийшээ гэл. Яг энэ тийм аа Солонгос кинонууд яг Тэндээ Солонгос минь үзэж байгаа л. яг ингээд бас яг үзэх гээд цаашгаа. За ингээд 5 дугаар дугаар маань бослоо те. За үнээр бас гоё сонирхолтой. За 3 дугаар дасгалыг ямар дасгал гэж бодож байна. За сүүлд бас нэг хальталт харууллаа шүү. Таамаглах нэ би бол зүгээр тэгжил харлаа. Эвдээ дүр амтэг гэдэг шилийн байх гэдэг юм гэж бодлоо. Тэр модруныг аваад юм аваад тэрнийг яадаг маа тэгээд дамжуулдаг юм нэг тиймэрхүү юм байх шиг байна. Тэр унжуулсан нэг юм юм. Гэхдээ багаараа биш байх шиг байна те. Би бол багаараа болов гэж бодод шүү. Нэг нь ингээд доор нэгц дээр нь дахиад нэг хүн байгаад шүү. Тэгэхээр хэрвээ зүгээр багаараа байвал манад одоо лавгчэр бол самгчин шиг гэдэг маш төрч бол орхоо заан шиг гэдэг байж. Тэгээд
байх бах. Саяны цагиргыг харахад бол одоо гимнастикийн хүн учраас лав гэж бол бас Тий. байх бах тий. Тэр бол одоо нөгөө гимнастикийг элемент хийдэг. Манай юун дээр чинь тэр нөгөө эхний гоостэй явахад манай хүмүүс таалж байгаа. Спайдермен шиг нисэж байгаа юм тийм. За сонирхолтой. За манай реакшн шоуны маань дэмжиж ажиллаж байгаа байгууллага. За 160 жилийн түүхтэй Гүлтийн нүгэй. Би уугаад байгаа шүү. Герман технологиор Фош чанар, Edelmeister. За нөгөө хамтрагч маань болохоор магнезиум 400 бэгийн комплекс. За энийг булчин ядрах, сүлдэх, толгой өвдөх үед нөхөс сэргийлт болгож уухад тохиромжтой. Юу нь бол тамирчид гэлтгүү ингийн үн ч гэсэн хэлэхэд тохиромжтой гэсэн. За ингээд манай өмнөх дугаарууд болон дараагийн дугаарыг Showbox YouTube суугаад агаад хамтдаа байгаарай. За Showbox маань 1000 гаруй кинотой аппликейшнос байдаг сонирхож хүссэн киногоо орж үзээрэй. За тэгээд 5 дугаар маань энэ үрээд дуслаа. Дараагийн дугаар уулзлаа. Баяртай. Ачаадад аваад амархан ядарч байна уу? Алдагдсан эрч хүчээ магнезиум 400-аас нөхөж аваарай. Ядархаас сэргийлж эрч хүч нөхөн. Өөртөө хайртай, эрүүл мэндэ боддог хүн бүрийн сонголт Edelmeister gluten free. Edelmeister gluten free. Edelmeister gluten free. Боксо задлаад үз.